Хэн нь ээжигээ хорлсон бэ? Энд харагдаж байгаа 3 хүүхдийн нэг нь ээжигээ чадсан. Та тэр хүүхдийг олж чадах уу? 1-р хүүхэд үү, 2-р хүүхэд үү, 3-р хүүхэд үү? Энэхүү таавар сонирхолтой бөгөөд нарийн төвхтэй. Хэрвээ та зөв хариултыг эхний 10 секундэд олж чадвал өөрийгөө жинхэнэ гоц ухаантан гэж хэлж болно. 3 хүүхдийг болон өрөөнд доторхыг сайтар нарийн ажиглаад сэжүүрийг олох боломжтой. Та бэлэн үү? Би цагаа явууллаа. Комент хэсэгт хариултаа бичээрэй. Зөв хариулт бол 2. Бидний харж байгаачлан охины гарн дээр будаг болсон байна. Тэгэхээр тэр бол жинхэнэ хорлон сүйтгэгч. Хэрвээ та зөв хариултыг олсон бол танд баяр хүргэе. Буруу хариулсан байсан санаа зовох хэрэггүй. Өшөө олон таавруудыг өдөр болгон оруулах болно. Хэрвээ та илүү сонирхолтой таавруудыг үзэхийг хүсвэл Instagram дээр ноён ногоон, Facebook дээр ноён ногоон, YouTube дээр ноён ногоон гэсэн хаягуудыг дагаад сонирхолтой таавруудыг цаг алдахгүй үзэх боломжтой.